Асууя. За. Үндсэн хуулийн 24-р зүйл 1 улсын их хурлын дарга таслалт дэд даргыг улсын их хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлсэн саналаа илээр гаргаж болно гэд. Та хэд маань зол жаргал гишүүн та хоёр болон Бямб цагт гишүүн сая яг энэ заалтыг бас ярих шиг боллоо. Улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын дэгийн тухай хууль яг хин нэр дэвшүүлж явах уу, олонх дэвшүүлэх үгүй юу гэдгийг сая маргаадаггүй. Ер нь үндсэн хууль дээр бол одоо энэ олонх дэвшүүлсэн гэсэн үг бишээ гэх шиг боллоо, би андуураагүй бол. Тэгээ би андуураагүй бол эн чинь тэгээд үндсэн хуулийн бус аргаар одоо хүртэл улсын их хурлын дарга сонгоод исэн хэрэггүй. Тэгэхээр хэдүүлээ бас энэ ойлголтуудаа бас нэг цэгцтэй ярихгүй бол өнөө цагт чинь ер нь юм л бол улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын дэгийн тухай хууль чинь үндсэн хуульдаа нийцээгүй гэсэн л одоо ийм дүгнэлтүүд гарчих гээд байна шүү дээ нөхөд минь. Би бол одоо олонх болоод одоо олонхыг олонх бүрдээгөө буюу улсын их хурлд одоо 126 гишүүнтэй 100 олонх буюу 64 гишүүний одоо суудлыг авсан нам эвсэл байхгүй бол араас нь энэ одоо бусад намтай эвсэл болон зөвшөлдсөн одоо энэ хамгийн олон суудал авсан эвсэл байж болно гэдэг энэ агуулга чинь зөв гэж бодож явдаг шүү дээ. Тэгээд та бүхний одоо энэ өргөн барьсан хууль дээр зөвхөн олонх л улсын их хурлын даргад нэр дэвшүүлнэ гэд одоогийн байгаа зохицуулт буюу 64 суудал авч чадаагүй тохиолдолд хэн одоо нэр дэвшүүлэх вэ гэдэг энэ одоо агуулга чинь хаагдсан байгаа учраас дараад нь одоо бас юу болох вэ? Энийг нэг таад бодож албаар зөвхөн 64 суудал авсан улс төрийн нам эвсэлэл одоо нэр дэвшүүлэх хэрэгтэй. 64 суудал аваагүй бол одоо өөр хин нэгэн дэвшүүлэхгүй зөвхөн одоо энэ заалнаасаа байх юм байна гэж мэдэж энэ заалтуудыг улсын их хурлын тухай хууль болон улсын их хурлын дэгийн тухай хуулийн дээр авбуу эсвэл зүгээр одоо хараагүй зүгээр л одоо олох гэд яаран одоо ингэж өргөн барьчвуу гэдэг нэг юм асуулт байна. Хоёр дахь нь болохоор ер нь энэ парламентын засаглалыг бид нар бэхжүүлэх тал дээр бүгдээрээ л парламентын засаглалаа төгөлдржүүлэе гэж ярьдаг их одоо хамгаалдаг ийм одоо хүмүүс. Манай улсын хувьд бол яг одоо парламентын засаглалтаа мөн гэхээр бас ч тийм биш. Хагас ерөнхийлөгчийн засаглалтаа, хагас парламентын засаглалтаа гэдгийг одоо олон улсын болон одоо манай дотоодын судлаачид ярьдаг. Тэгэд энэ нь юутай холбоотой юм бэ гэхээр ерөнхийлөгчийн одоо арт түмнээс бас сонгодог. Ерөнхийлөгч нь өөрөө мөрийн хөтөлбөртөө байдаг. Эргээд тэгсэн мөртлөөсөө улсын төсөв болоод одоо энэ сайд нар гэдэг юм уу, ерөнхий сайдтайгаа гүйцэтгэх засаглалтаагаа зөрчилдөөн үүсэт байдаг учраас энэ төрийн байгууллагын хямрал яваад байна гэдгийг л одоо уг нь одоо судлаачид дүгнээд байгаа шүү дээ. Өнөө цагийн үйл явдлууд ч гэсэн үнийг нотлон харуулад байгаа. Тэгэхээр яг энэ төрийн байгууллагын энэ юу гэдгийг энэ хүндрэлийг давахын тулд бид нар энэ парламентын засаглалаа төгөлдржүүлэх ёстой маа гэдгийг л уг нь бол бид нар ярих ёстой. Гэтэл ингээд дотооддоо бол нэг л жоохон одоо улсын их хурл руугаа л өөрсдөө ингээд чулуу шийдээд авах юм аа гэдэгтээ жоохон сэтгэл гонсгор байна гэдгийг хэлмээр байна. За улсын их хурлын даргаа сонгох тэр босхийг ч гэсэн таад маань илүү одоо юу болгоцсон байх юм. Олонх буюу 64 хүнээр сонгоно гэдгээр нь босхийг илүү чангалаад чөлөөлөх нь болохоор хуралд оролцсон олонх буюу одоо чөлөөлөх босхийг ингээд бууруулад ерөнхий сайдаасаа өөр болгоцсон байгаа байхгүй. Ерөнхий сайдыг бид нар бол одоо хуралд оролцсны олонхоор нь сонгоод нийт гишүүдийнхээ олонхоор нь чөлөөлдөг шүү дээ. Тэгэд өөрсдөө парламентын засаглалаа бэхжүүлэх гэж байгаа мөртлөөсөө улсын их хурлын даргынхаа дархлаагийн улам сулруулсан ийм хууль орж ирээд байгааг ямар учиртай вэ? Үүнийг мэдэж одоо ийм оруулах уу, мэдсэнгүү оруулах уу гэдгийг. За хууль санаачлагч Тэмүүжин гишүүн хариулъя. За тэр чөлөөлөхтэй холбоотой улсын их хурлын чуулганд оролцсон гишүүдийн олонх гэдэг үг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дээр байгаа. Энэ улсын их хурлын тухай хуулийг 24 оны сонгуулийн дөнгөж өмнөх нь 1 сарын өмнө батлахдаа маш олон зүйлийг бодож төлөвлөж харалгүйгээр сэтгэл хөдлөлөөр баталсан юм шиг байна лээ. Тийм учраас тэр хэсгийг бол өөрчлөх бол бас бидний эрх хэмжээний хүрээнд байгаа. За нэг сонин түүх. 1992 оны үндсэн хууль заасан энэ заалт 1999 онд өөрчлөлт орсон юм. Гэхдээ эхний хэсгээр өөрчлөлт ороогүй. Улсын их хурлын дэд даргыг тухайн сонгуулиар олонх цөөнх болсон бүлгээс
байна гэдэг тэр өөрчлөлтийг оруулсан. Яагаад 1999 онд тэр өөрчлөлт орсон бэ гэхээр 1992 оны үндсэн хуулийн дараа улсын хурлын тухай хууль дээр энэ олонх гэж үг ерөөс байгаагүй юм. Олонхын бүлэг гэж. Тухайн үед гишүүд чөлөөтэй нэр дэвшүүлдэг эрхтэй байсан. Үндсэн хууль өөрчлөгдөг байгаа шүү. 92 оны үндсэн хуулийн дараа улсын хурлын дарга сонгоход 2-3 хүн нэр дэвшиж дундаас нь улсын хурл сонгодог байсан. Гэтэл одоо намын бүлэг улсын хурлд оруулна гэж хэлээд зөвхөн нэг хүн оруулж ирж томилуулдаг болцсон байхгүй юу? Тэр нэг хүн оруулж ирж томилуулдаг үйл явц чинь бол үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа. Ер нь бол би хувьдаа 92-ны үндсэн хуулийн дараа байсан анх байгуулагдсан улсын хурл сонгож исэн байна. 2-оос дээш хүмүүс нэрээ дэвшүүлж исэн байна. Намын бүлэг нэр дэвшүүлээгүй байна. Гишүүд гарын үсгээр баталгаажуулаад энэ хүнийг бид дэвшүүлж байна гэд өөрсдөө дэвшүүлдэг болсон байна. Тэгтээ харьцангуй олонхын тухай яриасан. Өнөөдөр ингээ ардын нам 30-38-аар хуваагдсан байгаа үед олонх ч бодиттойгоор улсын хурл дээр олонх ч 42 гишүүнтэй ардчилсан нам байгаа байхгүй. Засаг байгуулахад таанах албан ёсоор олонхын бүлэг мөн боловч улсын хурлын даргын асуудлыг ярихад бол олонх биш байгаа байхгүй. Яг бодиттойгоор. Ийм нөхцөл байдал үүсдэг учраас улсын хурл гэдэг бол 126 гишүүний асуудал учраас улсын хурлын дарга шийдвэрлэхдээ гишүүд бүр эрэхтэй шүү гэдэг үгийг үндсэн хууль дээр бичсэн байна. Нам бүр эрэхтэй гэж ерөөсө бичээгүй шүү. Тэгээ энийг бол бид бол зөв ойлгох ёстой. Улсын хурл бол хязгаарч гацдаггүй. Анхны чуулганыг ерөнхийлөгч нээдэг. Улсын хурлын дарга сонгож чадахгүй бол хамгийн ахмад настай хүн нь удирдаад явдаг. За, аюулшаа ариун зай гишүүн тодруулж асууя. За одоо тэгээ үндсэн хуульд нийцсэн байна уу үгүй байна уу гэдгийг нөгөө алдарт зандажтар даргын үгээр та битээр шүүхгүй гэдэг шиг магадгүй одоо Бямцагт гишүүнийг одоо улсын хурлын дарга сонгосон энэ процесс нь үндсэн хуульд нийцээгүй байна гэж хин нэг нь үндсэн хуулийн цэцэд хандаж тэд одоо зөрчсөн байна уу зөрчөөгүй байна уу гэдэг дүгнэлт гаргаж иж магадгүй одоо энэ яриа эцлэгдэх баха. Тэгэхээр энэ яриагаа түр орхиё. Би зүгээр Тэмүүжин гишүүнд юу гэж хэлмээр байна уу гэхээр би ер нь Тэмүүжин гишүүнийг яг энэ үндсэн хуулийн цэцийн өөрийнх нь одоо тэр процессын хууль тэгэл ер нь энэ үндсэн хууль байгуулал энэ бүхэн дээр маш одоо мэрэгжлийн хүн гэж боддог учраас та бас арай нөгөө томоор харж түрүүний миний хэлсэн нөгөө төрийн байгууллын зөрчлийг арай том агуулгаар нь харж хууль тогтоомжоо өргөн бариул илүү сайн байна гэж хэлмээр байна. За, Хөрөлбаатарын Баасан жаргал гишүүн асуултаа асууя.